хоёулаа ямар дарааллуудаар ярилцсан гэж бодож байна. Ерөөсөө хөх ярина хоёулаа. Би тэгэл яг асуултуудад танд зориулаад бэлтцсэн энэ дагунаа л ярьчихна. Нэг төрүүлээд асуултаа өгдөггүй болохоор бас яаж гэхдээ мэдэхгүй юм ярихгүй юм чи. Асуултаа бэлтчихээр нөгөөхө бодоод амар хиймэл яриад дий. Хөхний хавдрын мэс заслын их хэмж, хөх нөхөн сэргээх пластик мэс заслын их хэмж гэх тодтолтой бацуу хэмжээгээ энэ удаад урьсан. Тэгээд урилгыг мань хүлээн авсан танд баярлалаа. Ажил нь сайн биз дээ. Хавар сайхан эхэлж байна уу? За тэгээ энэ манайч нөгөө сонин гэс нэртэй учраас хоёлаа ажлынхаа сонин сайхнаас эхлүүл. Урилга өгж хүлээн авч та бүхэнд бас баярлалаа. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байгаа. Тэгээд сонин сайхан ажлынх нь сонин сайхан. Бид одоо хавдар судлалын үндсийн төв дээр олон мэргэжлийн хамтсан хөхний төв гэдгийг байгуулад үйл ажиллагаа нэлээд одоо сайн идэвхтэй явуулж байгаа. Сүүлд манай хавдар судлалын үндсийн төв хөхний хавдрын тусламж үйлчлэгийг олон улсын жишгт хүргэхийг зорж одоо олон улсад мөрдөгдөг эмчилгээний өдөртөм заавруудыг өөрсдийн орны нөхцөлд суурьж боловсруулад хэрэгжүүлж энэ одоо боловсруулсан мэдээлэл дүүрэг орон нутаг болон бусад одоо эмнэлгийн эмчнэртэй одоо туршлагаа хуваалцахаар бэлтээд олон улсын эмч нарыг Америкаас, Малайзиас, Сингапураас одоо олон улсын эмч нарыг ураад 3 сарын 19-ээс 21-ний хооронд бас энэ олон мэргэжлийн багийн одоо хурал сургалт зохион байгуулахаар төлөвлөж ингэж ажиллаж байгаа. Энэ ажлынхаа одоо нэлээд идэвхтэй завгүй юм байдалтай ажиллаж байгаа гэдэг хугацаанд. Ер нь одоо түүхэндээ гэх юм уу хавдар судлалын үндсийн төв ингээ байгуулагдсан цагаас хойш хөхний төв энэ анх ерөөсөө өмнө богт байгаагүй юм уу? Хөхний орт хавдрын тусламж үйлчилгээ өмнө ч гэсэн Монгол улсад үзүүлдэг байсан, хийгддэг байсан. Одоо ерөнхий мэс заслын тасаг, цээжний хөндийн мэс заслын тасгууд дээр за манайхчууд химийн, туяаны гэдэг эмнэлэг судлалд дүрс онцлогоо, соёлгын тусламж гээд маш олон байдлаар одоо хамтарч хийгдэж ирж байна. Тэгээд энэ маань улам хөгжөөд олон улсын жишгээр олон улсад одоо бүр төрөлцсөн нарийн мэргэжлэгээр илүү нарийн хөгжөөд 2021 оноос олон мэргэжлэлтэй хамтарсан хөхний төв гэж ингэж байгуулъя. Ялангуяа одоо хөхний хавдар бол 98-аас 99% эмэгтэй хүн өвддөг болохоор ядаж эмэгтэй хүн үзүүлэх өөрөө кабинет орчноо хүртэл ингээд тусдаа байгаад тэгээд төрөлцсөн нарийн мэргэжлэр яваад тэгээд тэр олон баг бан нэг эмчлүүлэгчийн одоо асуудлыг олуулаа хэлэлцээд хугацаа алахгүй онцлох эмчлэх ийм одоо тактик хэрэгжүүлсэн юм олон улсын жишээ байдаг. Тэгэхээр олон улсын хөгжлөд байгаа бид нар бас энийг байгуулсан. Бид нар ч нөгөө яг мэргэжлийн эмч биш учраас ингээд судалгаанууд харна. Та бүхнээс асуухын тулд хөхний хорт хавдар гэдэг чинь өөрөө дэлхийд 5-т бичигддэг. Монгол улсын хэмжээнд бол манай монгол эмэгтэйчүүд тухайд бол умаа үзэний хорт хавдар нэгт хоёрт хөхний хорт хавдар ороод ит юм байна. Энэ би зөв судалгаа харж уу эсвэл та яг эмч хүнийхээ зүгээс энэ яг зөв үү? Яг одоо сүүлийн үеэр сайн өөрчлөгдсөн үү? Миний харсан судалгаа бол ийм байх юм. Хөхний хорт хавдар бол дэлхийд дээр одоо тохиолдлогоо тэргүүлж байгаа хавдар. Дэлхийд дээр бол хамгийн их тохиолдолтой байгаа тэргүүлж байгаа юм хавдар. Монгол улсын тухайд бол эмэгтэйчүүдийн дунд тохиолж байгаа хавдрын 4-р байранд ордог. Нийт зөнхлөн тохиолж байгаа хавдрын 6-р байранд орж байгаа ийм төрлийн хавдар. Нэг онцлогдлууд байгаа насны хувьд бас хацангуй залуу тохиолдоод байна. 45-аас 49 насны тохиолдлын нь оргил үе байж байна. Дундаж тохиолж байгаа нас бол 51.7 орчим байж байна. Энэ барууны орчинд хоорондоо харьцуулахад 12-оос 13 наснд ингэж бас залуу онц тогтж байгаа ийм төрлийн хавдар байж байгаа. Тэгэхээр ер нь лидерх тусан бас өсөх хандлагатай ийм төрлийн хавдар гэж үздэг. Та яг өөрийгөө бас биднэрт товчхон хэлцүүлвэл эрүүл мэндийн салбарт яг энэ мэргэжлийн энэ хөхний мэсцлийн эмч гэдгээрээ яг яагаад ингэж нөгөө одоо юу гэх юм төрөлжин гэх юм уу тий мэрэгшин гэх юм уу яг энэ чиглэл рүү яагаад орох болсон бэ? Ер нь анханаас эмч болно гэж боддог байсан уу? Таны хүсэл мөрөөдлөөс нь тий? Ер нь эмч болно гэж бодож мөрөөдж бас сургуульд орсон төгссөн. Тэгээд тэрнээсээ төгсөөд дөрөвний эмчээс нь ахуулаад одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байна л да. Тэгээд хавдар судлалын үндсийн төвдөө бол сүүлийн 10 жил доктортой ажиллаж байна. Энэ өмнөх хугацаанд бол цээжний хөндийн мэс заслын тасагт би ажиллаж байсан. Цээжний хөндийн мэс заслын тасаг бол хөхний хорт хавдрын тусламжаас гадна ууш улоо голтын хавдрын тусламжуудыг үзүүлдэг. Тэгээд яг гадагшаа яваад нөгөө мэргэжилтэд дэвшлүүлээ суралцаад сонирхоод ингээд ирсэн хөхний хорт хавдрын талаар бол нэлээд нарийн судалсан дараа нэгдүгээр маш сайн багаар одоо ажилд ийм одоо чадвар шаарддаг менежмент шаарддаг юм байдаг. Зөвхөн одоо нэг
сайн эмч гэхээсээ илүү тухайн баг одоо энийг оншилж байгаа стасийн хийж байгаа дараагаар нэг ийм туяа хяналтыг хийж байгаа улам баг маш сайн ажиллаж ивэл маш сайн үр дүнд хүрч чаддаг энэ төрлийн хавдар. Дээрээс нь дэлхийд дээр ингээ үзээд тэгэхээр хөхний хорт авдрыг эрт оншилж эмчилж чадж байгаа орнууд менежментээ сайн хэрэгжүүлж чадах юм бол амьдрах эдгэрэх хөв нь бол одоо 80-аас дээш хувьтай байж идэг. Тэгэхээр Монгол улс ч гэсэн бас энэ зорилгын төлөө явах хэрэгтэй байна. Залуу хүний хувьд, эмч хүний хувьд бас энэ одоо хөхний авдрын шалтгаанд нас баралтыг бууруулахад өөрийнхөө одоо мэдгэж чадах зүйлээ зориулаад хичээгээд ажиллавал яагаад болохгүй гэсэн юм одоо ихтгэл өмчлөлтэй байдаг л та. Ажиллаж байсан тохиолдлууд маань бас тийм одоо мотивац өгч байсан л да. Миний түрүүний ярьсан нөгөө залуу эмэгтэй хүмүүсээс онцлогдоод байдаг. Ялангуяа 40-49 наснд илүү оргил үедээ тохиолддог. Тэгэхээр 40-49 наснд илүү оргил үедээ тохиолдож байна гэдэг чинь тэр насны эмэгтэйчүүдийн цаана дунджаар нэг 2-3 хүүхдийн асуудал яригддаг байхгүй юу. Тэгэхээр нэг хүүхдүүд нь дөнгөж сургуульд орж байгаа ч юм уу, ахлах ангийн ч юм уу оюутан болж байгаа гэсэн асуудал яригддаг. Тэгэхээр ийм асуудлууд байдгийн байна. Ялангуяа ингэ тохиолдож байгаа болохоор энэ салбарыг бол ингэ орж өөрийнхөө мэдгэж чадах зүйлээ зориулж чадах юм бол нэг өрх гэрүүлийн асуудал яригдах юм байна. Цаана хүүхдүүдийн асуудал яригдах юм байна. Тэгээд нэг өрх гэрүүлэгт чинь Монгол улсын энэ одоо асуудал шүү дээ. Мухар олгоо гэж тэгдэг шүү дээ. Тэгээд хүмүүс нөгөө яг энгийн хүмүүс мэдтгүү хэрнээ мухар олгоогоор яад 25-ны ах дараагаар яад гэх бүгдийг ахуул гэл тэ. Гэтэл яг үнэндээ хүнд ингээ цаанасаа бурхнаас өгч гисэн энэ бодголт нэг ч хэрэггүй хэрэгтэн гэж байдаггүй гэсэн гэж бүгд үүрэгтэй. Тэгэхээр хөх бол эмэгтэй хүнийг хамгийн эмэгтэйлэг байдалтай харагдуулдаг. Одоо тэр хэрэгтэн гинэ. Тэгэхээр та энэ хөхний бүтцийг биднэрт хөх үл ерөөсөө ийм бүтцтэй юм гэж хэлж өгч болох уу? Хүмүүс надаас аюулгүй асуудаг гэдэг та хөхний эмчимээ чинь ямар хөх гоё вэ? Гоо зүйл халаасаа гэдэг бид нар тэгтээ нэг хариулаад эмчнэр болохоор эрүүл өвж үйл ер нь тэгэл зүгээр штэ гэсэн юм хариултыг хэлээд идэг. Тэгэхээр хөх бол бүтцийн үед үндсэн 3 бүтц байгаа гэдэг. Хөхн дотор байдаг энэ холбогчид болон одоо болчхаалын хэсгүүд байгаа даа. Энэ хөхний үндсэн хэсгийг бүрдүүлж идэг. Тэгэхээр энэ хөхн дотор байгаа энэ сүүний булчгаан дээр шилбэл сүү үсээд энэ доторх сувгаараа дамжаад ингээд хөхний товчоор сүү гарахын процесс явдаг. Одоо эмэгтэй хүн хөхүүл үүдийн процесс явдаг. Нэгдүгээр бүтц нь, хоёрдугаар бүтц нь энэ харж байгаа шар хэсэг бол өөхтэй хэсэг байгаа. Бас хөхний тодорхой хувийг эзэлж идэг. Гурав дахь нь бол мэдээж гадуур нь ингээд очиж байгаа харьс хэсэг байгаа. Тэгэхээр өөрт нь байгаа энэ хөхний дотор байгаа холбогч эдийн ширх болон булчирхай өөх тэгээд гадуур нь бүрж байгаа харьстай арьс ингээд хөхний одоо үндсэн эрүүл бүтц байж идэг. Мөн цусан хангамж нь бол цэжний уулын хэсэг болон одоо хариу засгийн хэсгээс цусан хангамжаа аваад ардалын хүний цэжний булчин дээр суурлж ингэж байж идэг. Ийм бүтцтэй одоо хэрэгтэй л дээ. Дөнгөж төрсэн эмэгтэйд нөгөө нэг сүү орох гол ингээд яг нэг бэлтгэгддэг шүү дээ. Тэгэнгүүт тэр үед хайрын даавар гэж ялгардаг гэд тэр талаар та сонсч ирсэн үү? Эмч хүмүүс тэрийг яаж тайлбарлалт юм бол ангаах талаасаа хайрын даавар ялгардаг. Тэр нь хөхөнд яаж одоо тэгж мэдэгддэг юм бол тэгээд эднэр одоо сүү юунууд өөрчлөгддөг юм болоо хайрын даавар нь ер нь бол тэг сүү ордог гэд. Тий одоо эмэгтэй хүн одоо болж байгаа гэж хамгийн түрүүнд л байгаль физиологиороо хөхөөрөө хүүхдэд олох асуудлууд гарч ирж шүү дээ. Тэгэхээр тэрэнд одоо бэлтгэгдэн сүү орно. За тэгээд тэрнтэй холбоотой хөхний хэлбэр хэмжээ томрох. За тэгээд хөхөөрөнд сүү орсны дараа мөн л ялгаа авах хүнийг би их сүүтэй байвал одоо хөхнөөс гарсны дараа хөхний одоо бүтэц шахан сулрах, арьс сулрах ийм бүтцийн өөрчлөлтүүд бас наад захын энгийн бүтцийн өөрчлөлтүүд бий болдог л доо. Тэгээд тэр дааврын үйл ажиллагаанууд зохицуулагдж идэг ойлгомжтой. Тэгээд тэрнтэй холбоотой нэг яг өөр зүйл бий болоод байгаа биш үү? Чи яг одоо их сүүтэй байвал тухайн хэсгийн одоо холбогч хэдүүд болон арсны хэсэг сунна. Тэгээд одоо жаахан хэлбэр бүтц өөрчлөх тийм л зүйлс. Нөгөө энэ хөхний хорт хавтар өвчлсөн эмэгтэйчүүдийн ингээд тоон судалгааг харахаар анхны төрөлт нь 30 гарсан эмэгтэйд илэрсэн тохиолдлууд байна гэж байгаа байхгүй. Мөн цэвэрлэлтийн нас гэж байдаг штэ. Цэвэрлэлтийн нас нь 55 дотор цэвэрших ёстой. 55-аас дээшээгээ цэвэрсэн буюу оройтой цэвэрсэн эмэгтэйд бас энэ хөхний хорт хавдар илэрх боломжууд бас их харагдаж байна гэх. Энэ бас бодис судалгаа юу? Хөхний хорт хавдар өвдөх эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж байдаг. Эрсдлийн шалтгаанууд гэж болно шүү дээ. Өвдөх эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж байдаг. Тэгэхээр энэний дотор нь хоёр ангилдаг. Нэгдүгээрт нь бол одоо өнөмлөхөө эрсдэл буюу
хүн өөрөө хянах боломжгүй бас эрсдлүүд гэж үзээд байгаад байдаг. Тэгэхээр тэрэнд юу гэдэг вэ? Эмэгтэй хүн болж төрөөд хөгшрөх гэдэг бол одоо үнэмлэхгүй эрсдлийн бол хүн өөрөө хянах боломжгүй шүү дээ. Олон улсад бол 8 эмэгтэй тутмын нэг нь хөгтний авдраар өвдөх эрсдэлтэй гэж үздэг. Манай улсад бол 16 эмэгтэй тутмын нэг нь өвдөх магадлалтай гэсэн юм одоо бас статистик судалгаанууд. Дээрээс нь удамшлын асуудал нэг 8-аас 12% нь бол тодорхой хэмжээний удамшлын шалтгаантай юм уу? Хөгтний авдраар өвдөх гений одоо мутац өөрчлөлтүүд бас байна гэж үздэг. Тэгэхээр эдгээр бол хүн хянахад бас зөв, хүн өөрөө хянахад хэцүү юм байна. Нөгөө талаас хоёр дахь эрсдэл нь бол хүн өөрөө бас хянах боломжтой, эрсдлээ бууруулах боломжтой гэсэн одоо ийм эрсдлүүд байдаг. Тэнд нь бол маш олон төрлийн зүйлс байгаа. Саяны таны дурдсан одоо хөр хооллохгүй, хожуу төрөлтүүд, за хожуу цэвэршилтүүд гэдэг ингээд энэ ч дандаа давар хэлбэрсүүд яваад байгаа байхгүй юу? Хэлбэрсүүд бол тэгэхээр өөрчлөлтөдөө холбоотой үсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэн дотор байдаг нь хамгийн энгийн одоо жишээнүүдийг дурдахад тэр их таны хэсэг рүү орно. Нэмээд хэлэхэд хөхний урд авдар одоо өвдөх эрсдлийг хамгийн их нэмэгдүүлж байгаа зүйл бол биеийн жин. Хэвийн биш биеийн жин харгалт бол хөхний урд авдрыг өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа. Хоёрдугаар дасгал хөдөлгөөний хомсдол гэж одоо ч бид нар нэгэмшилтэй холбоотой дасгал хөдөлгөөнүүд хийх цаг өөртөө гаргах цаг харьцан их бага болчлоо шүү дээ. Гуравдугаарт бол юун дээр алкоголын хэрэглээ бас нөлөөлдөг гэж үздэг. Энэ гурав одоо бас үндсэн эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үздэг учраас зөвлөхтэй бол биеийн жингээ хэвийн байлгаа дасгал хөдөлгөөн хийгээд алкоголын хэрэглээ, хорц урчлын хэрэглээг бууруулах юм бол хавдрах эрсдлийг бууруулж байна гэж үздэг. Танайх ингээ хөхний төвтэй. Та өөр яг тэр хүмүүстэй ингээ тулж уулздаг хөхний нэгээ. Одоо яг ингээ бодит байдал дээр эмэгтэйчүүд нь ямар халтаа гаргаад байна. Бас л нөгөө хожуу ирээд байна уу? Өөрт нь ямар нэгэн шимж тэндэг одоо өгөөд одоо усанд орж явахдаа хөхөө шалгах гэдэг байгаа шүү дээ. Ингээд энтлийн гараараа ингээ шалгахгүй, өөртөө ирнэ анхаарахгүйгаас эсвэл хөхнөөс нь ингээд одоо ямар нэгэн цусан гэдэг юм уу? Цусархаг эсвэл идээд ийм зүйл гарахад овг тоохгүйгаас гэх юм уу? Ажрахгүйгаас ингэж хөндрүүлж ирээд байна. Гол шалтгаан юу байгаа вэ? Яг танад төвд зорж байгаа хүмүүс юм. Хэдэн сарын өмнө ингээд үүсчээд хатуу юм байгаад байсан. Гэхдээ ингээд айгүй байлгуудыг хянаад яваад байсан. Өвдөхгүй болохоор бас эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байсан гэсэн ийм шалтгаанууд төлөхөөр ирж ирдэг. Тэгэхээр энэ ч нэг мэдээлэл өгөхөд хөхний урт авдрын бараг 65-аас 70 орчим өмнө ямар нэгэн одоо хүчтэй өвдөл зөөр бас бага өгдөг. Сарын тохиолдолд өвдөхгүй гэж болдог. Тэгэхээр та хүн сонсч байсан бол ингээд өөний бэрсүү байх нь байгаад идэм нэг юм байгаад идэв шүү. Тэгээ сүүлийн үед ингээд амарчлаа ч юм уу, тэгээ зангиллалчлаа ч юм уу. Дээрээс нь бас тогтмол эртэлүүлэгтэй хамрагдах хувь харьцангуй багтаа байгаад идэв. Тэрнээстэй холбоотой бас хожоо шатах ч юм уу, хугацаа алдах ийм тохиолдлууд бий. Ер нь жимсдээс хамгаалах ийм маш их ууссан эсвэл одоо өөр хөндлөлт хийлгсэн. За тэгээд би нэг дандаа жоохон сүүл рүү нарах гэдэг нэг гоо сайхны мэс засал гэж пластик мэс засал гих мэтчлээ ийм зүйлс нэг хөхний хорт тавдрыг өдөөхөд үүсгэхэд хэрэг нөлөөлд юм бэ? Ялангуяа тэр даавар юм. За олон жилийн хугацаанд эмчийн заавар зөвлөмжгүйгээр хяналтгүй зохисгүйгээр их хэрэглэх юм бол өвдөх эрсдлийг бас бага зэрэг нэмэгдүүлдэг гэсэн юм судалгаанууд бий. Тэгэхээр миний түрүүний дурдсан нэг 65-аас 70 орчим хувь нь одоо эстроген болон прогестерон гэсэн дааврын хамаарлалтай байдаг. Энэ бол эмэгтэй хүний нөгөө хөгжим процесс оролцож байдаг ийм одоо дааврууд л та. Тэгэхээр одоо энэ дээр зохисгүй хэрэглээнүүд бага хуваар эрсдлийг бас нэмэгдүүлэх магадaltaй гэсэн юм судалгаанууд байж байдаг. Б-ийн төрлийн витамин одоо эм бэлтгэмэлтэй уугаад байх тусам энэ хөхний хор тавдар болоод ер нь бусад төрлийн хор тавдар айгүй өдөөдөг гэж. Энэ ер нь манайхан ер нь нэг юм яг батлагдаагүй юм шиг ер нь ингээ яригадаад идэг. Та эмч хүний хувьд энэ дээр ямар үзэл бодолтой байдаг вэ? Хүмүүс асуудаг л да. Даруулга нөлөөлж гин үү, хөхний даруулга нөлөөлж гин үү, ийм ухаар нөлөөлөх үү, ийм өөрөө ухаар нөлөөлөх үү гэл олон зүйлс үүдэг. Тэгээ миний батлагдсан байгаа юм уу те одоо анхаахын зөвлөж байгаа одоогийн одоо зөвлөж байгаа гурван зүйл байгаа даа шүү дээ. Биеийн жингийн өөрчлөлт, дасгал хөдөлгөөний хомсдол, за хорц урчлын хэрэглээ бол өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Бусад төрлийн одоо олон зүйлсийг бол ингээд яриад ингээр олон жижиг хэвлэлүүд байгаа боловч одоо хөгний туршлагатаар болон шууд энэ шалтгаантай байгаа юм гэсэн батлагдсан хангалттай дата мэдээлэлүүд бас бага л байна л та. Энэ хавдраар ингээд өвдсөн эмэгтэйчүүдийн дийлийнх нь өрөөсөө хөх авахулт юм билээ тийм ээ. Яг хоёулангийн авдаггүй юм шүү.
А гэтэл өрөөсөн хөхөө авахлаар ахаад оронд нь хөх хийх асуудал гарч ирнэ. За энэ нэглэр таны нөгөө л мэрэгчлэлтэй холбогдчиход байгаа нөгөө имплант пластик мэсцэлэгт нь орж ирж байгаа юм тий. Ер нь тэгдэг юм уу? Хоёулангийн авсан тохиолдолч байдаг юм уу? Эсвэл тэр янз бүр идэг юм уу? Тий. Маш олон эмэгтэйчүүд ингээд хөх одоо хавдартай болвол эрэгтэй нь авчдаг гэсэн юм ойлголтууд байгаад байдаг. Гэхдээ уг нь бол эрт онцлогдоод эмчлэгдээд дээрээс нь бас хөхний хорт автаа дотроо төрлүүд байдаг л та. Тий, хортоо авахлаар нэг л юм хортой төрөл байгаад байдаггүй. Ялангуяа одоо subtype буюу дэр төрлийнхээ хувьд жил 4 үндсэнд өөр төрөл байгаад байдаг. Тэрэн дотроос хавдрын эсрэг нь идэвхжил, хуваагдал хэр байна вэ гэдэг нь бас аюул чухал. Тэрнээс хамаарж байгаа эмчилгээний шийдвэрүүд гардаг. Тэрнээс хамаарж байгаа. Түүнээс бүх хүний хөхийг авах юм уу, эсвэл хоёулангийн авах гэсэн юмнууд байхгүй л дээ. Тэгэхээр хэдий ч эрт байгаа, хоруу чанар багтаа байгаа тийм төрлийн хавдрууд байх юм бол эрэгтэй хадгалах боломжтой. Хөхний бүтэ авахгүй жижигхэн нэрээр одоо жижигхэн хавдартай хэсгийг өөлж аваад ингээд дараагийнхаа эмчилгээнд хийгээд явуучих боломжтой. Бүр зарим тохиолдолд одоо эрсдэл багтаа хавдруудын үед заримдаа хийм хийхгүй байх тохиолдол ч гэсэн гарч ирдэг. Тэгэхээр энийг одоо онкопластик мисцел буюу хавдартай хэсгийг аваад тэгээд тэр хөхний дефектийг хавдрын улмаас үүсэн дефектийг засах ийм мисцелуудыг бол хийдэг. 2025 оны статистикаар бол Монголд хөхний хавдар өвдсөн эмэгтэйчүүд одоо манай төв дээр хийгдсэн статистикийг харахаар нэг 71-ээс 78 орчим хувьд нь бол хөхний хавдар өвдсөн ч гэсэн эрэгтэй нь хадгалж бас болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө багаар ажиллах нь бас давуу тал. Жишээлбэл хожим үеийн том хавдартай одоо хүн 3-4-5 см хавдартай ингээд ирлээ гэж ботход багаар ажиллаад нөгөө багийн гишүүд маань өмнө нь хийм хийдэг одоо эмчнэр маань химийн эмчнэр маань эхлээд химээ их юм бол зарим тохиолдолд тэр хавдрууд нөгөө нэг хэмжээний өв жижигхэн болдог. Даун стейж буюу үе шат буураад тэгээ хэмжээний өв багасах юм бол бид нар бас месаста тийм өргөн хийх шаардлагагүй болж эхэлдэг л дээ. Тэр хэсэг газар жижигхэн аваад тэгээд хөхнийхэн дефектийг засаад ингээд хийх боломжтой ийм аргууд байж байгаа. Илэг бол чимээгүй эргэтэн гэлдэгдэг штэ маш чимээгүй өвддөг. 95 цул эргэтэн ингээд ховд тавдраар ингээд өвчлөхлөөр бусдаа хүсэрхийлдэг. Өхний хор тавдар тэгдэггүй. Бусдаа хүсэрхийлдэг юм идэрхтэй юм уу? Эсвэл зөвхөн өөрөө ингээд дотроо ингээд өвчлөлтөг эрхтэй юм уу? Тэг хамгийн их хүсэрхийлэх магадaltaй эрхнүүд нь яс, уушиг гэсэн одоо байрлалуудад болд ус хүсэрхийлэх хандлагатай байж байгаа. Өхний хортой тавдар. Ясан тас үсрэгэлт юм тий. Бас сонирхол юм. Гуж гарчаад төрөхгээр хөхний толгой авахгүй. Тийм боломжтой хөхний толгойг явцаа. Тэгэхээр тэрийг ер нь одоо ээжүүд тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй юу. Одоо ингээл өсвөр наснд нь хүрээд ингээд хөхн баг зэрэг ингээд нааша товоогоод ирэхэд хөхний толгойгоо гаргаарай гэд ингээд гаргах хэрэгтэй юу. Тэр ер нь цаашдаа хор тавдар өвчлөхгүй байхад бас нөлөөлөх үү. Ер нь тэр сүү орох, ер нь эмгтэй хүн болох тэр бүхэнд сайн нөлөөтэй юу. Зөвхөн ээжээс гадна эмгтэй хүн өөрөөс нь гадна зарим тохиолдолд зарим орнууд бол одоо нөгөө соёлын тусламж үзүүлж байгаа хүмүүс нь хяналтанд байгаа эмчнэр бас нэмэлт зөвлөгөө мэдээллүүдийг өгч өгдөг. Зарим газар бол хичээлийнх нь боловсрол хүртэл ингээд оруулаад өгч өгдөг л дөө. Тэгэхээр тэр мэдээллүүд аягүй чухал байдаг. Манад ингээд анзаарч байгаа зүйлс юу гэхэлэр ачилгааг аягүй бага байгаад байдаг. Тий. Хүүхдээ одоо зөв хөхөөлөхөөс ахуулаад хүүхэд хөөхгүй байх гэсэн одоо шалтгаанаар хөвчлөнөөс үгээ зангируулждаг. Тэнгүү сүүн зангираад нөгөө тэнцэн удаад тэгэхээр өрөвсгөл явагдаад тэгээд тэрнтэй холбоотой хөхний толгой татагдах. Эсвэл зарим эмэгтэйчүүд зөвхөн нэг талын хөхөө хүүлдэг, нөгөө талын хөхөө хүүлэхгүй байгаа. Тэрэндээ ингээд зөөгөрөөсөд байдаг. Тэр нь хэмжлэн нөгөө сүүний зогшонгошол хөхний одоо шалтгаантай өрөвсөл зөөгөрөөдөг үүсгдэг. Манай эмэгтэйчүүд бас аягүй их гордох гэж яриад байдаг. Тэгээ гордох гэж яриад байдаг. Сүүний зогсонгошол үүсээд байна гэсэн үг шүү дээ. Зарим тохиолдолд олон шалтгаан бий. Ашиглага баг байна, хүүхдээ хөхүүлэхгүй байж гэн. Зарим тохиолдолд халдвар орох эрсдлүүд хүртэл байгаад байна. Толгооны бүс бол эмэгтэйг нөгөө хүн дөөрт нөгөө андам юм бүс болохоор цаанаасаа ямар үтсээр гэж юм гэсэн. Сүү ялгарах эмэгтэй хүн сүү сайтай байх сүү баг болох бас арай өөр процесс болж байгаа. Ээж нь сүү сайтай бол хүүхдүүд нь охтууд нь сүү сайтай гэдэг юм л шүү дээ. Ген гэдэг чинь тэр юм шиг аа. Дөнгөж ингээл 20 дэд төрж гинэ. Тэгээд ингээд төрлөө анхны төрөлт нь. Тэгээд төрөөд 2 хоноод байхад нөгөө сүү сай ороогүй. Одоо яг тийм би тань кейслээд нь шүү дээ. Тэнгүүд нөгөө айгүй ингээ хөлөрдөг шүү дээ. Тэгээ нь усанд орж болдоггүй. Тэнгүүд нөгөө сугаа ингээ хүт усаар угаацсан баг.
Тэгжээд л энэ одоо нэг бучирхаанууд нь цочоод маш их хөлөрцөн байсан учраас гинт ингээ усаар ингээ булхаад угаачгонгууд амар цочоод ингээд нэг чангараад өвчөө ороод тэгээ одоо тэр нь 20 дөнгөж 20 гараад төрсэн хүн гэдэг чи одоо нэг 27 8 9 жил өнгөрцөн тэр нь хэвээр яг ингээ тогтцсон. Тэгээ одоо ингээд гоо сайханд тэр нөлөөтэй ингээд нэг юм үнсэн эндээ нэг хөхтэй юм шиг болцсон тий. Тэгэхээр яг энийг яах хэвтэй. Одоо мэдслийн аргаар заавал ахуулах хэвтэй юу. Тэгээд эмчтэр очиж үзүүлэхэд энэ бол тийм хортой авдар шинжүүл алга заавал ахуулах хэрэггүй гэж хэлсэн гэж байгаа. Тэгэхээр яг ийм эмэгтэйчүүд байдаг штэ. Одоо ингээд майк ч юмс чаддггүй тий. Ийм нөхцөлд. Эмэгтэй хүн ингээд энэ өөрийнх нь хөхөн дотор тойрсныг 15-аас 20 шиг сүүний булчирхай байдаг байхгүй. Сүүний булчирхай дэлбэнгүүд байдаг гэж ойлгож байна. Гэлтэнцрүүд байдаг гэж болгоо. Тэрний зарим хэсэг нь зарим эмэгтэйчүүд суганд байдаг сүүний нэмэлт булчирхай гэснээр гарч ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө жирэмсэн болоо хөхүүл болох үед яг л хөхөнд сүү өсөж байгаатай адилхан тэр 15-аас 20 булчирхай зарим хэсэг нь суганд байж ах юм бол тэр суганд бас сүү өсдөг байхгүй. Зангирл өсөж. Зарим эмэгтэйчүүд бүр сугнаас нь сүү гардаг шүү. Тэмцээ жижигхэн суугтай байж идэг. Тэгэхээр суганд байдаг хөхний нэмэлт булчирхай байдаг бахна гэдэг бас бодож хэрэгтэй бахна. Тэгээд яг л сүү үсдэгтэй адилхан тэнд сүү үсэн. За тэгээд мэдээж одоо энд сууг байхгүй сайн сулуулж массаж гаргахгүй нөгөө таны хэлгээр хүүт уусаар одоо угаагаад ч юм уу тэр үед нөгөө суд наяг бол нарийнхан болоод агшиж магадгүй байхгүй. Тэгээд зангирна тэгээд одоо тэнцэнэ ийм жижиг юм уудан цараг маягийн бүтцтэй болоод ингээ унжаад үлдчихсэн. Тэгэхээр яг тэрийг бол эмэрэгчлээ хэлэхээр бол сугандууд сүүний нэмэлт булчирхай байна гэж үздэг. Хөхний нэмэлт булчирхай байна гэж үздэг. Гоозуу талаас яг эмэгтэй хүн өөрөө хүсгээд гоозуу талаас одоо маргал бол үндсэн аргуудын нэр бол месаслын хэмжлэгээр л гоозуу талаас нь авах тийм аргууд байдаг. Өөрт ямар нэгэн зөөргөө ямар нэгэн хүндрэлгүй өөрөө тэр санаа зовхгүй байвал одоо зүгээр хянуулаад одоо тэн заавал санаа зовох шаардлага байхгүй. Мэргэжлийн эмчүүд бие зөвлөлтөй бол одоо бид зөвлөлтөй бол юу гэж юм тэгэхээр ямар нэгэн хөхний месаслын ажиллабар хийх ч бол өмнө нь ихлэ шалгуулсан зүгээр гэдэг л та. Яхад харуулаад хөхний яхад харуулаад маммограф шинжилгээ хийлгээд эхлээд гоозуудаа анхаараа гоё болохын тулд ихлэ хүн ихсэд эрүүл байж хэвээр. Тэр нь бас эрсдэл нь бага байж байгаа хэвээр. Тэгэхээр зарим тохиолдолд тэр суган дээр бол байгаа тэр яг хөхөнд байгаа тэр нөгөө сүүний булчирхай бүтцтэй адилхан хэсэг тэр суганы хэсэгтэй болохоор зүгээр амьдрал одоо бодит практик дээр бол яг суганд ингээ юм овоолаа гэхээр тэнд нь хөхний хавдрын эсүүд гарч ирдэг. Тэгэхээр тэр юу байдаг вэ гэхээр суганд байж байгаа тэр сүүний нэмэлт булчирхайтай холбоотой хөхний нэмэлт булчирхайтай холбоотой тэнд нь бас хавдрын эсүүд үүсч болдог. Тэгэхээр ямар нэгэн месаслын хийх гэж байгаа бол мэдээж өмнө нь яхад харуулад юм уу шинжилгээ өгөөд тэгээд дараагаар нь мэргэжлийн эмчтэйгээ сайн зөвлөж аваад авахсан дэр байна. Энэ хөхний хорд хавдар уусгаад нөгөө herbal life гэдэг ч юм уу ийм тураах бүтээгдэхүүнийг огцом хэрэгснээсээ болоод яг тийм хорд хавдар өвчлсөн тийм тохиолдол кейсүүд ганцхан Монгол улсын хэмжээнд биш. Таны ингээд судалгааны ингээд судалж яхад дэлхийн юмд юунд байдаггүй. Манай бид нар нэг анзаардаг зүйлээ бол ингээд хортой хавдар гингүүд маш нууц юм хайгаа яваад байдаг байхгүй. Юунаас болж байгаа гэдэг ийм юмнаас болж юм. Нэг шалтгаан тодорхой хавдруудыг бол тэр шалтгааных нь эрсдэл тэр шалтгаан эрсдлүүдэнд бууруулах хэрэгтэй. Зарим шалтгаан тодорхойгүй байгаа юм магадaltaй хавдрууд төр бол одоо байгаа нөхцөл тэгээд ерөнхийд нь бууруулах хэрэгтэй эрсдлүүдээ бид нар харах хэрэгтэй байна. Одоо таргалт бол зөвхөн өхний хорт дотор биш шүү дээ. Маш зөв хавдарч биш. Маш олон шалтгаанууд бий болж байна. Дээрээс нь дасгал хөдөлгөөний одоо хомсдолтой байдал одоо бүх хүн одоо ингээл ажил ачаалттай холбоотой хийж амжихгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө би хөвдө зөвлөхтөө ямар нэгэн амьдралынхаа нэг хэсгийн хөвшил болох ч бас их зүгээрүүд гэл цаг зарцуулаад яг өдөрт нэг дэдэн цаг дасгал хийнэ ч юм уу заал руу явж амжихгүй бол зарим тохиолдолд гадаа одоо цагаагаар хайтайхан байж бол өдөртөө нэг 5000 орчим алхаад ирээд очичдаг ойр зур ажлууд алхаад амжуулчихдаг байхаас ахуулаад жижиг зүйлсээс эхлэх юм бол бас нөлөөлж болохоор гэж харж байгаа. Хавдар судлалын үндэсний төв гэдэг бол өнөөдөр Монгол улсын хэмжээнд ганц байгаа хавдрын чиглэлээр одоо бүх төрлийн хавдрыг хэмжилж байгаа манай хамаахан томоохон субъектив шүү дээ. Одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийг бол мэдээж одоо нөгөө хэвлийнхэн ч гэсэн шөмжилдэг. Тэр яг зүгээр хийсвэрч шөмжиж магадгүй нэг эмчилгээний юунда өөрчлөлт хийдэггүй. Яг нөгөө хуучин технологи хуучин нар яваад идэг гэдэг. Гэтэл танай хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ өнөөдөр олон улсын түвшинд даагаж тэгж хөгжиж чадж байгаа юу? Ялангуяа энэ хөхний хорт хавдраар өвдсөн энэ эмэгтэйчүүдтэй одоо яг энэ сүүлийн үеийн технологи
за ийм бэлтгэл те яг ийм имчилгээг хүргэж чадчих байгаа гэж та бодож байгаа юу? Жишээ татвал одоо яг ингээд тийм улс оронтой хамтраад бид ийм имчилгээг ингэж нэвтрүүлж гин гэд ярил. Америкийн, Германы, Солонгосын, Японы гэдэг маш олон орны эмчнэртэй манай эмчнэр одоо холбоотой тэнд очиж суралцаад мэрэгжилтэд дэвшлүүлээд ингээд чадахчаад ирдэг. Тэгээд тэр сурсан мэдснээ ирээд баг хамт олондоо хуваалцсан хэрэгжүүл. Дээрээс нь сүүлийн үед бид нэр энэ хавдрын бид нар бол мэрэгжлийнхээр бол өөрсдөө tumor board гэж ярьдаг. Хавдрын ийм одоо олон баг оролцсон зөвлөгөөн байдаг. Тэгэхээр нэг эмчтүүлэгч өвдөд ороод ирэхэд тэр эмчтүүлэгчийн асуудлыг багаараа хэлэлцдэг. Жишээлбэл одоо эсаслын өмнө хийх үү, дараа нь хийх үү, ямар эмчилгээ хийх үү. Энэ одоо tumor board-о бид нар бол дөрөвт жилдээ тасралтгүй хийж байна. Америкийн болон Германы экспертүүд бас хөндлөнгийн байдлаар оролцож одоо зөвлөлдөг, зөвлөмж өгдөг. Жишээлбэл манай усад ингэж хийж байна гэдэг. Тэнгүүд биднэрт ийм бололцоонууд байгаа. Яг олон улсын одоо өдөртөмж зааврыг бид нар энэ төвшөнд дагж байна. Ийм бололцоонууд байна гэдэг энэ хөндлөнгийн бас зөвлөмжүүдтэй олон улсын одоо мэрэгжлийн эмчнэртэй хамт хийдэг. Тэгэхээр сүүлийн 3 жил хагас хугацаанд бид нэр 3500-800-аас 4000 орчим эмчтүүлэгчийнхээ одоо давтагдсан тоогоор дандаа гэж багаар хэлэлцсэн. Тохиол болгон дээр. Тэгэхээр алдаа нэгдүгээр баг гарахаас гадна эгээд тэр баг хамт маш сайн хөгждөг. Нөгөө багаар ажиллахын давуу тал нь. Тэгэхээр бид бол энэ олон улсын эмчилгээний тэр нэгдсэн зааварт бол маш ойрхон тусламж үзүүлж байгаа. Маш ойрхон тусламж үзүүлж байгаа. Та бид хэдэн эмэгтэйг өнөөдөр ингээд сайхан энэ өвчнөөс ингээд ангижруулад эдгээждээ гэд тийм бодож идэг тийм тоо байдгүй. Би гэхээс илүү бид гэж ярил гэж бодож байна. Манай баг тий гэж ярих гэж бодож. Тэрэн дээр илүү нэг 2021 онд бид энэ төвийг байгуулж хахад 6500 орчим амбулаторийн тусламж үйлчлэгийг бид нэр хүмүүст үзүүлдэгсэн хэдгээр одоо үзүүлж байгаа хүмүүс шүү дээ. Ирж үзүүлж байгаа, онцлуулж байгаа, хянуулж байгаа ч юм уу. Эсвэл зүгээр одоо хөхөө ирээд бас шалгуулж байгаа усууд. Одоо бол энэ тоо баг 3 дахин нэмэгдсэн байж. Тэгэхээр одоо тэр чигээр нөгөө энэ төрөлцснээр мэрэгжлийн тусламжинд бий болчоор эмэгтэйчүүд манаас хандах газар нь илүү сайн болчих шүү дээ. Ойлгомжтой болчих шүү дээ. Хаана очих хандахгүй гэхээс илүү хавдар судлалын үндэсний байж шүү дээ. Тийм очиод үзүүлэе гэсэн. Тэгэхээр энэ хэмжээний ачааллыг бас авч 3 дахин нэмэгдүүлсэн байж хөхний месаслорууд энэ 93-аас 94% нь бол хөхөө зарим бүхтээ авах месасл хийлэгдэг байсан. Энэ нь бол нэг 4 жил хүрэхгүй өмнөх статикс 3 жил хагас хугацаанд 3 жил. Тэгээ би багаараа илүү сайн ажиллаад олон улсын заавар өдөртөмжүүдийг багаараа нэвтрүүлээд ингээд нэвтрүүлээд ажилласан одоо Монгол улс төхний авдраар өвдсөн эмэгтэйчүүдийн 71-ээс 78 орчим хувь нь хөхөө хадгалах боломжтой. Хортой авдраар өвдсөн ч гэсэн эргэтний хадгалах боломжтой. Тэгэхээр 3 жил хагас хугацаанд энэ үзүүлэлтийг 10-аас 11 дахин ихсгэхээр энэ одоо манай багийн олон улсад бас жишг болж ярилцж байгаа одоо статистик үзүүлэлт гэж ойлгож байна. Тэгэхээр хүмүүс одоо олон улсын эмчнэр гадны экспертүүдээс асуугаад байгаа юм л яаж ийм үр дүнд хүрвэ? Маш сайн багаар хамт ажиллаад нөгөө талаас яг нэг онцлог бол энэ төвлөрсөн тусламж үйлчлэгээ Монгол улсныг одоо байгаад байна л. Хавдрын эмнэлэг, халдвартай эмнэлэг хэлээ төрөлцсөн мэрэгжлийн эмнэлгүүд маань одоо ингээд бас төвлөрөөд хүн амын халнаас Улаанбаатар хотод амьдарч байна шүү. Тэгэхээр яг энэ тохиол одоо байгаа нөхцөл дээр тэнд байгаа үндэсний нөгөө тэргүүлэгч багууд нь маш хурдан менежмент хийгээд маш хурдан одоо энэ шинэ технологи аргуудыг нэвтрүүлж чадах юм бол энэ сайн үр дүн өөрөө улсын статистикад нөлөөлчих юм сайн одоо нэг боломж бас нэг талаас байгаа. Мэдээж одоо тусламж үйлчлэгийн жигд хүртээмжтэй байдал сайжрах ёстой. Гэхдээ яг одоо ийм байж байгаа бол маш хурдан тэр баг менеж хийж чадах юм бол улсынхаа статистик сайнаар нөлөөлж байна. Тэгэхээр манай багийн одоо бидний ярьдаг энэ зүйл тийм 3 жил хагасын хугацаанд та бодоо 7-оос 8% эрхтэй хадгалах боломжтой юм бол 11 дахин баг ихсэн. 71-ээс 78% болж ихсэн. Нэрс ийм одоо үр дүн амжилтуудыг гаргаад одоо бидний ойрын зорилго бол хөхний хавдрын шалтгаанд нас баралтыг хөхний месаслорууд 93-аас 94% нь бол хөхөө зарим бүхтээ авах месасл хийлэгдэг байсан. Энэ бол нэг 4 жил хүрэхгүй өмнөх статикс 3 жил хагасын хугацаанд 3 жил. Тэгээ би багаараа илүү сайн ажиллаад олон улсын заавар өдөртөмжүүдийг багаараа нэвтрүүлээд ингээд нэвтрүүлээд ажилласан одоо Монгол улс төхний авдраар өвдсөн эмэгтэйчүүдийн 71-ээс 78 орчим хувь нь хөхөө хадгалах боломжтой. Хортой авдраар өвдсөн ч гэсэн эргэтний хадгалах боломжтой. Тэгэхээр 3 жил хагасын хугацаанд энэ үзүүлэлтийг 10-аас 11 дахин ихсгэхээр
энэ одоо манай багийн олон улсад бас жишг болж ярилцж байгаа одоо статистик үзүүлэлт гэж ойлгож байна. Тэгэхээр хүмүүс одоо олон улсын эмчнэр гадны экспертүүд асуугаад байгаа юм л яаж ийм үр дүнд хүрвэ? Маш сайн багаар хамтаа ажиллаад нөгөө талаас яг нэг онцлог бол энэ төвлөрсөн тусламж үйлчлэгээ Монгол улсныг одоо байгаад байна л. Хавдар юм халдвартай юм л гэлээ төрөлцсөн мэрэгжлийн эмнэлгүүд маань одоо ингээд бас төвлөрөөд хүн амын халнаас Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгэхээр яг энэ тохиолдол одоо байгаа нөхцөл дээр тэнд байгаа үндэсний нөгөө тэргүүлэгч багууд нь маш хурдан менежмент хийгээд маш хурдан одоо энэ шинэ технологи аргуудыг нэвтрүүлж чадах юм бол энэ сайн үр дүн өөрөө улсын статистиктаа нөлөөлчих юм сайн одоо нэг боломж бас нэг талаас байгаа. Үнэхээр хийлгэхэд зориод ирсэн хүмүүст бол одоо бас хийх юм шалтгаанууд байдаг. Зарим тохиолдолд нөгөө бидний тохиолдолд бол хавдрын шатгааны улмаас хөхөө авсан байж байвал тэрийг хөхийг орлуулах нөхөн сэргээх аргуудын нэг нь бол энэ имплантаар нөхөн сэргээх юм аргууд бас байж идэг. Ийм одоо капсултаа мөртлөө дотор нь ингээд уусмал ашигладаг тийм имплантууд байсан. Одоо гэхдээ тэр бол харьцангуйгаар хэрэглэхдээ болж. Сүүлийн үед бол энэ силикон имплантууд л илүү өөргөн хэрэглэгдэж. Тэгээд тэр чигээр нь ингээл ичих юм уу энийг? Ингээл ичих юм. Тий, ер нь яг хөхний одоо гоо сагны мисаслал шүү дээ. Энд чинь хөх одоо томруулах мисаслал гэсэн юм мисаслал. Тэгэхээр яг энэ одоо энэ бүтцийн чигээр л орно. Энэ харин ч өөр энэ капсул энэ бүтэн байж ах хэвээр тий. Тэгээд яг энэ чигээр ингээ хийгддэг. Хийхдээ бол олон аргууд байгаад байдаг. Одоо энэ хөхний булчирхай яг энэ доор нь энэ одоо хөхний булчирхайн цааны хайсуудыг доор нь энэ завсар хийх эсвэл зарим тохиолдолд бол энэ булчингийн завсар бас хийдэг. Цээжний булчингийн завсар энэ цагаан энэ завсараа хийгдээд хөхний имплант бол хөхийг одоо томруулах мисал шүү дээ. Тий. Түүнээс биш яг нөгөө хэлбэрийн засаад юм унжилтын застыг бол төрлийн мисаслууд бас биш гэж ойлгох хэрэгтэй. Томруулах мисасл. Тэр уудны чангарал гэж одоо юу хэлээд байгаа? Одоо эдгээр хугацаа хөх ёстой имплант хөх хийлгсэн бол гээд. Гэхдээ төрөн дээр нөгөө хальсан ууд үүсдэг гээд. Тэгээд тэрнийг ингээд миний одоо бид ингээд энэ ингээд гаднаас биет орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь ингээд чангарал үүсгээрээ аюултай. Тэрийг яаж мэдэх вэ? Одоо чангарал үүсэт байгаа. Байнга л өхний хяналтын эмчтэр очил үзүүлээд байх юм уу? Эсвэл өөр одоо сууж байхдаа ч юм уу өөрийгөө хянаатах боломжтой юм уу? Нэг хуучин бол имплантууд нэлээд одоо гадаргуун, барцгар, хатуу энэ төр байж байхад болвол нөгөө хүний бие өөр айгүй ухаалаг тогтолцоо тий. Гадны биет ороод ирлээгээ тэн дээр таниад үргэлжлэлийн процесс явагдаад гадуур нь ингээд бариад ингээд эдгэрэх гээд үздэг байхгүй. Гадуур нь капсул гэрэг үүсч эхэлдэг. Тэгэнгүүт зарим тохиолдолд тэр капсулын контрактор нь илүү зузаан сорвжилж болж одоо арьсаа хүн зүсгээр зарим хүмүүс айгүй зузаан сорвтай байдаг. Гэтэл илүү зузаан ингээд барьцалтаж хатуулж хатуурах юм одоо эрсдлүүд байдаг. Тэрийг энэ капсул контрактор буюу имплантын хийлгэсэн үед үс хүндсэн хүндрэлүүдийн нэг хийж байгаа арга барил, орчин нөхцөл одоо хийж байгаа ур чадвараас хамааралгаар үүсэх юм магадлалууд бий байж идэг. Тэр сонголтуудаас хамаарал хийж байгаа байрлалаас бас хамаарал. Тэрний санаа. Имплант тийм хөх хийлгчээд энээсээ болоод хорт хавдар үүссэн тийм тохиолдол байдгүй. Ганцхан дэлхийд шүү, Монголд биш. Монголд байвал бас хэлж өгвөл яг ийм гадны эд бит одоо өөрөө нэг гоо зүй талтай илүү анхаарч штэ. Ингээ би жижигхэн хөхтэй томруулмаар байна гэд хийлгцэн дараа нөгөөх нь одоо сөргөөр нөлөөлөөд хорт хавдар болсон тохиолдол. Хөхний гэхээсээ илүү булчирхайн гаралтай хавдар үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Монголын булчирхайн гаралтай ялангуяа одоо имплантын шалтгаантай Монголын булчирхайн хавдар гэдэг одоо мэргэжлийн их нь бол тэгж шилдэг л да. Тийм хавдар үүсэх магадaltaй байж байдаг. Миний түрүүний ярьсан жишээлтэй нөгөө имплант хийлгээд тэнд нөгөө дархлааны систем ажиллаад байна те. Миний биеийн систем ажиллаад байна. Өрөвсөл явагдаад байна. Гадуур нь зузаан сорвижлын тэр үүсээд байна те. Тийм мэдээлэл яваадахаар зарим тохиолдолд тэр хэсэг дээр хамгийн ойрхон байж байгаа одоо үйл ажиллагаанд орж байгаа хэсэг тэр талын сугны булчирхаанд ч юм уу. Эсвэл тэр тэрийн хайсны гадаргуун дээр ч юм уу энэ имплантын шалтгаалт булчирхайн хавдар үүсэх магадлал байгаа. 20-30 мянган тохиолдолд нэг үүсэж явах магадaltaй гэсэн маш олон судалгаанууд бий л дээ. Тэр нэг 20-30 мянган дунджаар бол 20-30 мянган нэг үүсэж магадгүй гэсэн судалгаанууд. Сүүлийн үед бол илүү нэмэгдэж байгаа. Гэтэ энэ удаан хугацаанд үүсэх гэдэг. Хийлгээд 7-оос 10 жилийн дараа ч юм уу ийм эрсдлүүд үүсэж явах магадaltaй шүү гэсэн юм тохиолдлууд байна. Тэгэхээр маш өргөн хэрэглэгдэж байгаа имплант бол маш их хийлэгддэг орол орнууд бол энэтэй холбоотой тохиолдлууд нь сүүлийн үед бас их хандлагатай байна. Бэлгийн цөөхүүд аюу хөх хийлэгдэг.
Гэтэл яг тэдгээрээс нөгөө өөртөө эмэгтэй хүн биш шүү дээ чи яг нөгөө байглаасаа тэгээд өөртөө хүсээд эмэгтэй хүн болоод инхөх хэлгэж яхад тэдгээр хүмүүс им хорт хавдраар өвдсөн тохиолдол байдгүй хөхний. Миний одоо мэдж байгаа практик дээр бол тохиолдол бага байна. Гэтэ би зүгээр тэрнээс илүү өөр жишээ хэлмээр байгаа нь хөхний хорт хавдраар нэгээс хоёр өвд нэрхтэй хүн өвдөж болдог. Тийм. Тэгэхээр бол энэтэй холбоотой гоо сайхны гэхээсээ илүү зүгээр одоо зөвхөн тэр хүмүүс шиг гэлтгүй хөхний хорт хавдар бол эрэгтэй хүн бас өвдөх магадлалтай. Нэгээс хоёр өвд. Тэгэхээр дээлийн тохиолдолд энэ нэгээс хоёр өвд өвдөж байгаа тохиолдлууд болохоор эрэгтэй хүн болоод өөрөө хөхний хавдар өвднө гэсэн мэдгүй ойлголт байхгүй байгаа магадлалтай. Тэрнтэй холбоотой олон улс төр бол хөхний хавдар өвдөж байгаа эрэгтэйчүүд илүү хожим уншигдаад байна гэсэн үг юм. Жинхэнэ одоо нэг анзаарахгүй шүү дээ. Хүн бол эрэгтэй хүн. Зөв Монголд ч биш л дээ. Тэгээ олон улс дээр тийм практик байдаг. Шалтгаан бас юу ах вэ? Нөгөө арга тамхи ах уу? Юу ах вэ? За, ер нь бол яг хуу зарим төвөн тохиолдол нь бол одоо нөгөө удамшин шалтгаан байх үйлдэлээ гэж үздэг. Заримдаа бол бас л мөн төдийлэн одоо гэсэн. Маш төвөн тохиолдол түүнээс биш одоо шууд эрэгтэй хүний хөхний хавдар тэр юмнууд нөлөөлж илээ гэсэн магадлал маш их байна. Би одоо сарын тэмдэг ирснийхаа дараа 7 хоногийн дотор гэх юм уу 7 хоногийн дараа шалгаарай. Зэвэрсэн эмэгтэйчүүд байгаач зэвэршилт явагдаад дууссан эмэгтэйчүүд зэвэршилт нь эхэлсэн эмэгтэйчүүд болохоор сард нэг тогтмол нэг өдөр сонгоод шалгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд яг яаж шалгах ёстойгоо бас мэддэггүй. Интернетээр дүр мэдээлэл байдаг боловч яг мэрэгжлийн эмчийн зүгээс та зөвлөгөө өгөөч. Эхлээд хамгийн ихний арга бол харж ажиглах. Эмэгтэй хүн өөрийнхөө хөхийг хамгийн сайн мэддэг. Ер нь бол ил байгаа хэрэгтэй. Тэгэхээр харж ажиглах хэрэгтэй. Ер нь өөрчлөгдөж. Энд тэнд нэг арьснаа хонхоцсон байна уу? Нэг зүйл овоодсон байна уу? Арай өөр хэлбэртэй болцсон байж гин үү? Татагдсан арьснаа хавгунж байгаа зүйлс байна уу? Улаацсан байна уу гэд эхний арга бол харж ажиглах. Тэр бол маш одоо тойлонд их цараад тэгээ баруун зүүн тишээ хараад ингээд харж ажиглах хэрэгтэй. Тэрний дараагаар одоо хөхөө өөрөө шалгадаг гэхээр манайхан орж ирэл айгүй тэгдгээл гэдэг шүү. Тэгэл орж за та нэг хөхөө шалгаа үзүүлгээл хэлээ. За ингэн гээл гараа гаргаж хэл нөгөө хүчээсээ барьж бол ингээл бацаад өгнө шүү. Ингэж бацаал те. Настай эмээнэр энэ төр өөр хөгжилтэй шүү. Ингээ бацчихсан ингээл дотор нэг юм тэмдэгдээд байна гэл. Мэдээж энэ дотор нь одоо хөхний өөрийнх нь болчихоо байгаа юм чи ингэж бацуул ингээл тэмдэгдэх байхгүй. Тэгэхээр хөхөө шалгахтаа бол хамгийн тохиромжтой налууд их шаардлагатай юм одоо сандлын хүмүүсэл орон дээр бэхтээд гараа дэвшлүүлээд ингээд шалгадаг. Гарыг өрн тэгш ялангуяа гарын 3 ашиглахыг зөвлөдөг. Тэгээ гарын 3 ашиглаад тэгээд ингээд дундаж хүчээр за ингээд гараа та ингэж базаж шалгахгүй штэ ингээд гоё ингээд температураа шалга гэдэг ингүүт л ингэж барьж байгаа л шүү дээ. Ингээл ерөөсөө нэг хүчлээ ингээл айгүй ингээд нухахаар өвдөд байгаа ингээд гэдэг. Мэдээж чанга дараад чанга нухах юм өвдөн. Тэгэхээр дундаж хүчээр хөхийг тойруулаад ингээд одоо тойрох жижиг үзлэг хийгээд ингээд тойруу шалгадаг. Дундаж хүчээр температур. Энэ температурээр гарын хургуудын үзүүрийн тэгш байж явах хэрэгтэй гэж үзээд байдаг. Ингээд ч юм уу, ингэж базаа ч юм уу ингээд ахаар. Тэгээд нэг энэ дотор нь байвал одоо энийг ингээд температур энд ийм жижиг өөрчлөлтүүд байж өгөл ингээд хандаж үзүүл шалгах хэрэгтэй гэж үздэг. За тэгээд нэг одоо гараа өрг гэж шалгах гэдэг те. Зарим тохиолдолд хөхний хавдар тухайн талынхаа нэг сугны булчгаар бас айгүй амархан өсрхэл эрсдэлтэй байгаад байдаг л да. Өсрхэл эрсдэл. Тэгэхээр сугаа шалгахтаа болвол яг хуу ихэнх тохиолдолд гараа өрг гэдэг. Тэгээд зарим нарийн мэрэгчлийн юм шиг бол нэг гараа нөгөө мөрөн дээр тавьчихдаг. Тэгээд инхээр илүү ингээд суг чөлөөтэй болоод өгөл. Тэгэхээр ингээд нөгөө суганд байгаа булчгаануудаа шалгах гэдэг илүү. Төхөн бол гараа зарим тохиолдолд ингээд дээшлүүлэхээр гар дээшлүүлэхээр ингээд гар дээшлээ сугны онхор цаашаа татагдаад орж байгаа. Татагдж байгаас тэгэхээр энэ дугаар нөгөө жижиг булчгаа хэсгүүд бол бас цаашаа татагдахаа ингээд дээшээ ингээд тэмдэгдэх нь бага бах магадaltaй учраас мэрэгжлийн юмсаар бол суганы биеийн сул байлгаад нөгөө мөрөн дээр мөрийн тавиад ээлжлээд ингээд сугаа шалгах. Ийм одоо нэмэлт жижиг мэдээлэлүүд өгдөө. Түүнээс одоо бусад арга нь бол эмэгтэйчүүд маш сайн мэдж байгаа. Тэгэхээр манайхан бол голдоо тэрэн дээр л анхаарал өгдөг. Тэгээд энэ нөгөө аргуудыг зөвхөн эмэгтэй хүн сурах хэрэгтэй гэж заримдаа бодоод байдаг. Зарим тохиолдолд одоо гэр бүлийн хүн ч юм уу эсвэл ач зай нэмээгийнхаа ч юм уу тохиолдлыг аягүй сайн мэддэг. Тэгээд зарим орны жишгүүдээр болохоор ахлагын сурагчдын боловсрал, оюутны насны боловсрал, эсвэл хүүхдүүдийн сурагчдын яг хүүхдүүдэд энэ хэсгийг ингээд заагаад өгөхөөр гэртээ хараад ээжтэй эмээдээ хэлэх мэдээлэл нь илүү сайн болдог. Тэгээ энэтэй холбоотой эрт илрүүлгийн үр дүн бүр одоо нэг дахин нэмэгдэж байна гэсэн одоо олон жилийн өмнөх тийм судалгаанууд бас байгаа гэдэг. Тэгэхээр дээрээс нь одоо нэг гэр бүлийн хүн гэсэн хараад мэдээлж өгөх зүгээр. Манайх өхний авдар ярихаар яг
бас нэг хүүсийн жаахан ялгаатай болох гэдэг. Хэлээ. Тэр дэлхийн мэдээлэл эрэхтэй онд огт хамаагүй юм шиг бодогдоод байдаг. Тэгтэл үгүй шүү дээ. Төрөний миний ярьсан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь үтгэхэд тэр гэр бүл дагаад одоо маш олон асуудал орж ирдэг учраас аль аль нь живэл зүгээр гэсэн юм. Тийм учраас зарим оронд бол энийг сургуулийн боловсролд оруулж өгдөг. Хараад имэдээ хэлдэг. За манай тохиолдолд ч гэсэн байдаг. Ач маань зэ маань ирээд тоглож байгаа л нэг ингээл барайл идэв. Тэгсэн чинь тэр маань ингээ мэдсэн шүү дээ гэсэн юм. Тохиолдол бай. Өөрөө горцсноо мэддэггүй. Тэгсэн хэрнээ маш гортомтгай. Тэгээ тэр нь төрсний дараа тэр нь бүр ингээд илэрхий мэддэгдээд тэр нь хүнд нөлөөлсөн. Маш их цусүүлсэн. Тэр ингээд бүр чангарсан. Тийм хүмүүсүүд бас их байт юм лээ. Тэгээд чи яг ингээ өөрөө би гордъё гэд гордчихоо. Би дөрс тэгж бодоогүй гэж байгаа байхгүй. Тэгсэн ирэл гортцсон байдаг. Яг ийм тохиолдолд болоод хөхний хор тавдар өвдсөн эмэгтэйчүүд байдаггүй. Манай дийлэнх эмэгтэйчүүд миний түрүүний ярьсан нэг гордох гэдэг нэг зүйлийг нэлээ их түгээмэл яриад байдаг шалтгаануудыг. Тэгээд яг асуугаад ингээд зөвлөд ингээд асуухаар хөвчлэн ингээд хөхний зүүнний зогсонгочлол болоод өрөвсөөс болоод нэг гордох гэдэг зүйл болоод тэгээд хөхөө одоо мессежлбар хийлгэх хөхөө хаглуулах энэ төр гэсэн тийм зөвөрүүд хэлээд байдаг байхгүй. Тэгээд маш түгээмэл байгаад байдаг. Ялангуяа хөгжсөн орнуудаа юм уу харьцуулаад хаар маш түгээмэл байгаад байдаг энэ талын. Тэгээд зөвхөн нэг талаа хөхүүлэхгүй ч юм уу. Тэгэхээр би бол энэнийг нэлээд өндөр зарим орнуудад бол 60 орчим хувийн эмэгтэйчүүд ингээд үзлэг хийгээ явж байхдаа урд нь ямар нэгэн өхний өрөвсөл өвдөлт болж ирсэн гэж юу горж ирсэн өрөвсөж ирсэн гэсэн. 60 орчим хувийн статистик гэдэг бол нэлээд өндөр бас байгаад байгаа эмэгтэйчүүд. Тэгэхээр би бас энийг илүү анхаараасай гэж одоо сонирн болгож хэлье гэж бодож байна энэ удаагийн дугаард. Таны ярьдаг хөл үеийн одоо арчилгаа, хөхөө зөв хоол, хөхөөр хооллох, зарим хөхөө саах тэгээ нэг хөхний арчилгаа ариун цэврийн асуудал бас нэлийн одоо ач холбогдолтой байгаа. Тэгэхээр тэр нь айгүй чухал. За гордох гэдэг нэгдүгээр юу гэж хүлээж авах вэ гэдэг нэг асуудал байгаа тийм. Гордох гэж яг юу ажиллаж болох юм бэ? Хамгийн ихний байдлаар бол нөгөө сүүний зогсонгошл байх магадaltaй байгаа гэдэг. Сүүний зогсонгошл. Тэр нь удаад нөгөө даймжраад эхлэх юм бол үрвсэл болоод ингээд дахиад авах шалтгаантай байж байдаг. Тэгэхээр эрт үед нь одоо арга хэмжээ аваад өдөл намдах юмыг зарим тохиолдолд хэрэглээд тайвшраад суллаад бүлэнжийн тавиад тэр нөгөө агссан байгаа жижиг сувгуудыг ингээд багасгаж чадаад зөвлөл массаж хийгээд хийж чадах юм бол энэ зангирлыг сүүн зогсонгочлыг бол бас бууруулах боломжтой эрт үед. Бүр болохгүй халуураад өрөвсөд байвал зарим тохиолдолд халдварын шалтгаантай байх магадaltaй. Тэгээ сүүний зөв халдварын шалтгаантай тэр нь цаашаа нөгөө маститис буюу өрөвсөл болж юм хэлбэл шилжиж байдаг. Ялангуяа энэ хөхүүл үед их тохиолддог. Тэгэхээр энийг бол нөгөө мэргэжлийн эмчээс маш сайн зөвлөгөө авч иж арга хэмжээг нь авдаг. Хэдийн хугацаанд үүссэн бэ гэдгээс нь хамаарат авах тусламжууд нь бүгд өөр өөр байгаад ичдэг. Тэгээд магадгүй тийм шалтгаан байгаад иж өгөөсөхийг аргагүй байхгүй. Тэгээд одоо нөгөө та зүсээд нээлгчээ дахин ингээд явуулдаг шин энэ арга хэлбэл шилжих гэдэг их магадaltaй шүү дээ. Гэтэл цаана нь сүү бас үүсчил байгаа шүү дээ. Сүү үүсэл нөгөө шарах нь идэх гэдэг дээрээс нь ингээд сүү үүсэж байгаа. Энэ процессыг нэмэгдээд тэгээд дээрээс нь одоо манай өрөвслүүд айгүй их болчлоо. Антибиотик төсвөртэй нэнгийн халдварууд маш их болчлоо. Тэрнтэй холбоотой ингээд архашаад яваад байх магадaltaй. Шинжилгээгүйгээр эсвэл таамгаар бас айгүй их юм уучдаг. Тэнгүү тэнд өрөвссөн нэг орсон халдвар нь бас архашуулаад ингээд явах магадлал байгаад байдаг байхгүй. Тэгэхээр мэдслийн эмч нар бол маш их завгүй хүмүүс байдаг. Тэгээд тэр их завгүйгийнхаа хасаа байдлаасаа бидэнд бас нэг хоромхон цаг гаргаад ингээд нийт эмэгтэйчүүдтэй хөхний хор тавдраас ер нь яаж сэргийлэх вэ гэдгийг өөрөх үзэл бодлыг бидэнтэй хэсэг хугацаанд хуваалцсан танд баярлалаа. Тэгээд мэдээж одоо цаашдаа бол таны зорьсон зорилгууд бол маш их байх. Түрүүн ч бас цус дурдлаа те ярилцлагаараа. Тэгээд та түрүү хэлсэн шүү дээ. Надаас ингэ хүмүүс асуудаг. Ямар хэлбэртэй хөхийг гоё хөх вэ гэх вэ гэд. Би бол эрүүлэл бол тэр гоё хөхөө гэж та хэлсэн шүү дээ. Тэгэхээр ингээд сүүлчийн асуултыг би танд үлдээх гээд байна. Ер нь цаашдаа бас энэ 2026 онд одоо тэдэн сум аймаг ингээд зорин гавтар судлал үндэсний төв ийм зорилт тавьж гин ажилтайгаа холбоод бидний ярилцлагыг ингээд тусгаач ээ гэд. Тий хамгийн ойрын хугацааны зорилго хэлээ даа. Бид бол одоо энэ үндэсний төв дээр үзүүлж байгаа тусламж үйлчлэгийнхаа энэ хэмжээг бас цаашлаад гавтар судлал үндэсний төв мэргэжлэнгүүд олон багийнхаа туршлагыг орнуудаг дүүргийн эмчнэртэй илүү жигд хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах энэ ажлууд дээр бас нэлээд идэвхтэй оролцож ажиллаж байна. Тэгэхээр тэр зорилгоо игээд
бид нэр одоо том одоо газар нутгийн том улс дээрээс нь одоо хүн ам маань нэлээд онцлог нэлээд тархмал суурьсан ийм одоо бүс нутгийн тэгэхээр энэтэй холбоотой зарим тохиолдолд эмнэлгийн эрүүл мэндийн тусламжууд хүрэхэд нэлээд олон сорилтууд байж байдаг. Тэгэхээр энэний одоо жигд хүч хэмжээг сайжруулах нэг жишээ болохоор энэ хөхний авдрын тусламж өгөх нэг сайжруулахаар бид нэр орон нутгад дүүргийн эмчнэртэй бас мэдээлэл аягүй сайн одоо хүрэг хуваалцж байна. Тэгэхээр санаа бол тэгээд энэ өргөн одоо газар нутгад дээр одоо ингэж тархмал суурьсан бүс хүн ам боловч бид бас нэг баг болоод хамтраад маш хурдан одоо менежмент хийгээд ажиллах юм бол хөхний авдрын шалтгаанд нас баралтыг бас богино хугацаанд бууруулсан ийм улс болох боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ одоо танай хамт олонд бас энэ мэдээллийг хүргэхэд мэдээлэл бол хамгийн чухал. Мянган хүн үзээд 2 хүн оншилж чадах уу? Эсвэл тэр одоо нэг магадлалтай байгаа 2 хүн маань мэдээллийн ачаар өөрсдөө эрүүл мэндийн байгууллагад хандчих юм бол мэдээллийн ач холбогдол нь эндээ байж идэх маш ухаалаг бөгөөд хэмнэлттэй үр дүнтэй ийм одоо арга байдаг учраас танай хамт олонд бас энэ мэдээллийг төгөөж хүмүүст эрүүл мэндийн боловсруулахад оролцоод бас талархлаа бас орж орсонд баярлалаа. За Бацүх хэмжтэй баярлалаа. Эрүүл мэндийн манаа зүтгэж байгаа энэ ажил үйлсэн гигэн байгуулт бай. Цаашдаа бас зөндөө олон асуудлаар уулзах тийм хүч гарах бах. Тэгээд ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.